За их мөндөд үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ 2022 он бол их эзэн Чингис хаан мэдсэний 860 жилийн ой тохиож байна. Тэгэхээр их эзэн Чингис хааны 860 жилийн ойг тохиолдуулан Чингис хааны музей болон Чингис хааны өв соёлын хүрээлэнгээс цуврал ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. За энэ удаагийн дугаарын онцлог гэвэл олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр таарж байгаа учраас бид та бүхэндээ энэ цуврал ярилцлагын маань эхний дугаарыг бол Монгол хаттын талаар ярилцахаар бэлтгэлээ. За ингээд хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэнд танилцуулъя. Монгол Улсын их сургуулийн түүхийн техникийн багш Инх Цэцэг багш маань ирсэн байна. За мөн шинжлэх ухааны академийн түүх усаад нэгэн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Инх Чимэг багш маань ирсэн байна. Та хоёртаа энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. Баярын мэнд хүргэе. За гуруулаа одоо эхний ярианыхаа сэдвүүрээ эхний асуултаа асууя. Тэгэхээр их Монгол улс хамаг Монгол улс их Монгол улс байгуулагдах үеийн одоо Монголын сурвалж бичгүүдэд бол хэд хэдэн домог яриа бол сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Тухайлбал одоо Алангойхийн домог тийм мөн одоо бүр татны талаар, өөлөн хатны талаар бол нэлээд одоо сурвалж мэдээнүүд бол тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр ер нь бол энэ их эзэн Чингис хааны одоо байгуулсан их Монгол улс болон одоо ер нь 13 дугаар зууны үеийн түүхэнд Монголын хаттын одоо гүйцэтгсэн үүрэг юу вэ? Энэ талаар бүгдээр яриага эхлэв. За тэгэхээр нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгсэн үүргийн талаар маш өргөн хүрээтэй одоо ярьж болох юм. За гэхдээ энд бол Монголын нийт эмэгтэйчүүдийн хувьд аваад үзэх юм бол нэг 3 асуудал дээр анхаарал төвлөрүүлмээр юм уу гэж ингэж бодож байна. Нэгдүгээрт нь болохоор зэрэг нүүдэлчин монголчуудын эмэгтэйчүүд бол яхаарахгүй хүн төрөлхтний түгээмэл зүй тогтол болох энэ ээж байх энэ эрхэм үүрэг бол Монголын эмэгтэйчүүдийн нийгмийн түүхийн хамгийн гол үүрэг байсан болов уу гэж боддог. Тийм ч учраас ээжигээ хүндлэх энэ эрхэм ёсыг өгүүлсэн ардын одоо аман зохиол дуу найрагдлаас ахуулаад алдартай нууц товчоонд хүртэл эхийн ачийг төрүүлж тээж өсгсөн энэ ачийг одоо хариулсан явдал бол маш олонтой тэмдэглэсэн байдгийг монголчууд бидний бас нэг өрмөц онцлог байхаа. За хоёрдугаарт нь болохоор зэрэг Монголын эмэгтэйчүүд бол Монголын нийгэмд нүүдэлчдийн нийгэмд хүүхдийг сурган хүмүүжүүлэх анхлагч одоо боловсролыг эзэмшүүлэгч байсан гэж үздэг. Монголчуудын түүхэнд гэрийн сургаал бол улсын үндэс гэсэн одоо үг байдаг. Тэгээ монголчуудын одоо саянд орсон тэр Алангой их байдаг юм уу? Алангой ихийн сургаал за бас Алтан ордны үүсэн дээрх бичиг болох их хүүгийн одоо харилцааны тухай эхийн хайрыг одоо дүрхсэлсэн тэр сайхан өгүүлэмж за мөн нууц товчооны олон одоо сайхан мэдээ энэ зүйл чинь бол яхаарахгүй ээж нар эмэгтэйчүүд хайр инэрлэр за тэгээд гэрийн ёсоор хүний ёсоор ингээд хүүхдээ сургаж анхан шатны одоо боловсролыг эзэмшүүлж ирсэн анхны одоо сурган хүмүүжүүлэгч нар байжээ гэж хэлж болох юм. Бүр 20 дугаар зууны ихэнх үед монголоор явсан майскийн хүртэл одоо бичсэн байдаг шүү дээ. Энэ монгол эмэгтэйчүүд бол өрх гэртээ хүүхдээ хүмүүжүүлэхэд бол гол үүрэг гүйцэтгэдэг юм байна. Энэ эмэгтэй хүүхэд бол төрсэн цагаас ахуулаад ээжийнхээ хажууд байж хизээ гэрлээд одоо явна тэр хүртлээ бол их хадэр гэж ёс хүмүүжил ёс суртахуун хүмүүжил боловсролыг эзэмшдэг. Харин эрэгтэй хүүхэд болохоор 7-8 нас хүрмэх заавыгаа дагаад ингээд ирхэн болж өссөн гэсэн мэдээг одоо тэмдэглэж үлдээсэн байдаг. За тэгвэл 3 дахь бас нэг нийт эмэгтэйчүүдэд хамаарах энэ уламжлал нь болохоор аливаа нийгмийн оршин тогтнох үндэс болсон материал баялагийг үйлдвэрлэх үйл явц бол яхаарахгүй монгол эмэгтэйчүүдийн нуруунд дээр бас байж юу гэж хэлж болох юм. Хаад ноёд баатар эрс дайн тулаанд орн төрийн хэргийг эрхлэн ан авхийн алуу малаа өсгөн гэд их одоо завгүй үйлдэлтэй үед энэ үйлдэлчдийн нийгэмд материал баялагийг хэн үйлдвэрлэдэг хувц сунраан хийх хоол ундаан бэлтгэх ахын хэрэглээний олон зүйлийг хийх хувайрлах олох одоо юу гэдэг энэ бүх
эдийн засгийн үүрэг бол Монголын эмэгтэйчүүдэд байдаг нь энэ өөрснийх нь аж ахуйн онцлогтой одоо холбоотой аж төрөх ёстой холбоотой юм. За тийм ч учраас нэг ийм үг байдаг шүү дээ. Хинд эдийн засгийн эрх чөлөө өндөр байна. Тэнд нийгмийн статус өндөр байдаг юм а гэж. Тэгэхээр Азийн одоо бусад орнууд исламын шашинтай зарим улсуудын эмэгтэйчүүдтэй харьцуулах юм бол Монгол эмэгтэйчүүд тал шигэн одоо ингээд ужим сэтгэлдээ эрх чөлөөнд дуртай өөрийн хүсэл зоригоор байсан гэдгийг илэрхийлж байгаа гол үндэс нь болохоор тэр материал баялагийг өөрснөө үйлдвэрлэдэг тийм үү бүтээдэг гаргадаг энэ байсантай холбоотой. Тэгэхээр энэ гурван зүйл бол зөвхөн хатад одоо язгууртан авах ханер гэхгүйгээр Монголын тэр үеийн нийт эмэгтэйчүүдийн нийгэмдээ гүйцэтгэжсэн үндсэн үүрэг байхаа. Тэгвэл бас хатад авах ханер тусгайлсан тийм үү онцгой үүргүүдийг бас гүйцэтгэж байсан түүхэн бас тодорхой байдаг тийм. Тэгэхээр эзэн төхөрний үе 13 дугаар зууны үед одоо Монгол хаттын дундаас одоо төр барилцсан хаттын талаар бол нэлээд олон хэд хэдэн одоо баримтууд байдаг. Тухайлбал судрын чуулган сурвалжид бол ер нь бол агуул хамын шатан болон одоо дөрвөн хатны талаар бол нэлээд дэлгэрэнгүй дурдсан байдаг. Тэгэхээр энэ одоо хаттын талаар сонирхолтой баримтуудын талаар та сонирхолвол энэ хаттуудын одоо Монголын түүхэнд гүйцэтгсэн үүрэг буюу одоо Чингис хааны байгуулс их Монгол улсыг цааш нь одоо хүчтэй байх, хүчрэг байхад энэ хаттын үүрэг бол ямар байсан юм бэ талаар та. Их Монгол улсын байгуулагдсанаас хойш ингээд хоёрдугаар их хаан Өгөөдэй хааныг таалал төгссөний дараа түүнийг дараагийн хаан сонгогдох хүртэл бол дөрвөн хатан Өгөөдэй хааны бэлэвсэн одоо 6 дугаар хатан дөрвөн хатан болол төр барьсныг бид нар мэднэ. Энэ хатан 1241 оноос 46 оны хооронд одоо 5-6 жил үндсэндээ их Монгол улсын төрийг одоо төр хамаарч бүх дотоод гадаад асуудлыг болол ингээд зангидн шийдэж байсан хатан. За энэ утгаараа болол их Монгол улсын мөн Монголын эзэнт гүрний түүхэнд болол хамгийн анхны төр хамаарсан одоо Монгол хатан, Монгол бүсгүй гэж тэмдэглэгдэх ёстой тийм ээ, тэмдэглэгдэж байдаг. За төр барих хугацаанд яг маргаантай байдаг л да тийм ээ. Дөрвөн хатан болол төрийг одоо нэлээд самруулсан юуны хааны тамхтай одоо зарилгын бичгийг бол их олон тараасан. За тэгээд өртөө замын үйл ажиллагаанд бол ингээл доголдол үүсгэхэд хүргэсэн гэх мэтлэн одоо олон бас шөмжилтэй, дутагдaltaй тийм тал гарсан гэдэг. Нөгөө талаар бол энэ хатан бас түүхэн гавьяатай. Энийг нь бас өнөөдөр одоо нэгэнт Монгол бүсгүйчүүд Монгол хаттын одоо түүхэнд оруулсан гавьяа зүтгэлийг нь бид нар ярьж байгаа учраас онцлон тэмдэглэхийг хүсэж байна л да. Энэ дөрвөн хатны гавьяа нь юу гэхээр их Монгол улсын төрийг одоо өгөөдийн удамд одоо үлдээж чадсан гавьяатай хатан гол гавьяа. За ажил хийж байгаа тэр тусмаа төр барьж байгаа хатанд болохоор бас алдаа дутагдал одоо байлгүй л яах вэ тийм ээ. Тэгээд 1246 онд бол өөрийн одоо их хүү Гүйг хаанд хаан ширээг одоо залгамжлах их хуралдаа хуралдуулж ингээд 1246 оноос Гүйг хаан болол их Монгол улсын 3 дахь их хаан болж одоо төр барьсныг бид нар мэднэ. За дараад нь болохоор Гүйг хааныг насварсны дараа мөн одоо удаагүй л дээ Гүйг хаан түүхэнд бол нэг их удаан төр барьж чадаагүй байдаг. 1248 онд одоо Дундад Аз Самаркандын орчим явж хагаад Гүйг хааныг таалал төгсгöd тухайн үед их Монгол улсад хамгийн их нөлөө бүхий байсан Сорхог дайны хатан Алтан ордны Бат хааны одоо дэмжлэгээр бол Агуул Камиш хатан бол төрийн бас төр хамаарагчаар ингээд их Монгол улсын 2 дугаар төр барьсан 2 дахь хатан болж хувирч байгаа. Энэ хатны үед бол бас л дотоод гадаад их Монгол улсын харилцааг бол үнэхээр одоо чадмаг л одоо явуулж исэн
Гэхдээ энэ хатны одоо дутагдaltaй тал нь бол өгөөдийн хаан ширэг бол өгөөдийн удмаас нэг мөсөн одоо энэ хатны дараа бол алдсан 1200 одоо 51 онд болохоор өгөөдийн их хааны одоо их орыг бол өгөөдийн удмынхнаас одоо толгойн удамд одоо шилжсэнийг бид нар бүгдээрээ мэднэ. Энэ үүднээс авч үзэх юм бол дөргөн хатны хэмжээнд одоо хүрч чадаагүй юм даа л гэж харамсалтай юм биз дээ. Тэгэж үнэлэх боломжтой байна. За гэхдээ энэ төр барьж исэн энэ төрийг төр хамааран барьж исэн энэ хаттууд болохоор их том эзэнт гүрнийг одоо удирд нь зангидаж төрийн хэргийг ингэж ямар ч одоо эрэгтэй хаана одоо хаанаас бол дутхааргүй ингэж явуулна гэдэг бол Монгол эмэгтэй хүний оюун ухаан суу биелэг тэр алдар гавьяаг бол тодорхой хугацаанд бол дэлхийд одоо харуулж чадсан гэдэг талаас нь бид нар бас үнэлэх ёстой, хандах ёстой байхаа гэж бодож байна. Гэхдээ уучлаарай энэ одоо хааныг тал төгссөний дараа бэлэвсэн хатан төр барих уламжил бол Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний улсууд ч гэсэндээ байсан. Цагаатай улсад одоо цагаатай хааныг нас барсны дараа анх төр барьсан хар хүлэг гээд цагаатай аж ахуй байдаг. Аж ахуйгийн тал төгсөхөд бол түүний их хатан, эргэн хатан 1251 оноос 1266 он хүртэл 15-6 жил бол ингээд төрийг нь одоо төр хамаарч эхлээд бол Балчир хүүгийнхээ нэрийн өмнөөс төр барьж исэн. Дараад нь хүүтэйгээ одоо хавсран одоо төр барьж исэн тийм онцлогтой. Энэ утгаараа бол их Монгол улс Монголын эзэнт гүрний одоо их хааныг тал төгсөхөд түүний нэрийн өмнөөс төр барих мөн Балчир хүүхдийнхээ одоо хүүхдтэйгээ одоо өмнөөс нь гэж хэлэхэд одоо боломжтой мөнгө гэхээр төр барих явдал бол ингээд бүрэлдэхүүний улсуудад ч гэсэнтэй байсан байдаг. Бүрэлдэхүүн улсууд гэснээс бүрэлдэхүүн улсуудын хаттын талаар бас их сонирхолтой мэдээлүүд байдаг. Одоо Чингис хаан их улсаа байгуулад дөрвөн хүүдээ одоо өөрийн эзэмшил газар нутгаа хувааж өгсөн тийм үү. Ингээ ил хаан дунд цагаатай улс гэдэг. Тэгэхээр ил хаадын улсын үеийн хаттын талаар Монгол гүнжнэрийн талаар бас хэд хэдэн сурвалжийн мэдээлэл байдаг. Тухайлбал одоо тухайн үед бол өөр ингэсэн бэлчээр нутагтай байсан тий. За их хуралдаад бол оролцдог байсан. Тэр үеэл одоо зоосон дээр өөрийнхөө одоо дүрийг хөл дэлдүүлсэн тухай байдаг. Тэгэхээр энэ бүрэлдэхүүн улсуудын үеийн одоо хаттын талаар бас дахиад та жоохон дэлгэрүүлж ярил сонирхолтой одоо түүхэнд гүйцэтгсэн томоохон үргүүдээс дурдвал. Бүрэлдэхүүн улсуудын одоо хаттууд тийм ээ тэр адилхан бүх бүрэлдэхүүн улсуудад бол тэдний нийгмийн байр суурь мөн эрх мэдэл одоо бүх юугаараа бол адилхан байсан гэж хэлж болно л доо. За цагаатай улсын түүхээр илүү одоо жишээ болгож ярихад бол ингээд их хааны тухайн одоо эзэнт цагаатай улсын одоо төр барьж ирсэн хааны нэрийн өмнөөс одоо төр хамаарна, эсвэл Балчир хүүгийнхээ нэрийн өмнөөс төр барина. Эргэн хатны нөгөө сая жишээ болгож ярьж ирсэн эргэн хатны хувьд бол цагаатай улсын түүхийн хамгийн хүнд хэцүү үед бол төр барих тийм хувь тохиол энэ хатанд одоо оногдсон байдаг. Гэвч энэ юу вэ? Ямар одоо хүнд үе байсан гэхлээр нэгдүгээрт Гүйг хааныг нас барсны дараа ингээд их Монгол улсын их хааны орыг бол өгөөдийн удмаас тулын удамд шилжихэд бол хамгийн их одоо хэлмэгдсэн нь бол зүч юуны цагаатай удмынхан шүү дээ тийм ээ. Цагаатай удмынхныг бол ихэнх нь одоо хэлмэгдэж тэгээд нутаг заасан наад зааж одоо суулгаж ирсэн гих мэтлэн иймэрхүү тэгээ газар нутгийн бол батын мэдлж шилжүүлэх явдал бол энэ үед бол тохиосон байдаг. Энэ утгаараа ингээд ямар ч байсан цагаатай улсыг одоо газар нутгийн
тэн хагасыг алдсан ч гэсэндээ энэ улсын хаан ширээг энэ улсыг одоо авч үлдэж чадсан хатан болвол яа харахгүй энэ иргэн хатан байгаа. За нөгөө талаар иргэн хатны тухай болвол судрын чуулганд ер нь бол Ата Малик Жувени нөгөө Персийн одоо түүхч тийм ээ дэлхийн байлдан дагуулагчийн түүх сурвалжуудад болвол яг олон янзын нэрээр дөрвөн янзын одоо нэрээр түүнийг одоо тэмдэглэж үлдээсэн байдаг. Гэхдээ энэ хатан болвол их алтан ургийнханд их нэр төртэй, нэр хүндтэй. Түүнээс гадна их хаанд болвол их одоо хэдийгээр хэлмэгдсэн одоо удмын одоо хатан ч гэсэнтэй ямар ч байсан их нэр хүндтэй байсан. Тухайлбал Ил хаант улсын хаантын хаадад болвол их нэр хүндтэй байсан гэж одоо сурвалжид тэмдэглэсэн байдаг л да. За нөгөө талаар энэ бүрэлдэхүүний улсуудын хатад гэхлээр цагаатай Ил хаант улс Алтан ордны улс болохоор үндсэндээ дандаа исламын шашин дэлгэрсэн орнуудад энэ Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсууд байгуулагдсан байдаг. Тэгэхээр энэ улсуудад эмэгтэйчүүдийн байр суурь анханасаа их доогуур байсныг одоо тэмдэглэх хэрэгтэй. Ийм нийгэмд эмэгтэй хүн ингээд төр бариад бүгдийг одоо захирж ийн гэхлээр тэр лалын шашинтан, исламын шашинтан одоо юу гэдгийг хандлага бол мэдээж ямар байсан гэдэг нь бол ойлгож байгаа тийм ээ. Ийм нөхцөлд ингээд Монгол эмэгтэйчүүд ингээд төрийг нь бариад эдрийг бүгдийг зөвшөөрөгдөөд ингээд барьж яах гэдэг бол бас нэг талаар бол их иргэний зориг тийм ээ нийгмийн талаар бол их зориг гаргаж ингээд гайхамшигыг бол үзүүлж чадсан байдаг. Эдгээр хаттын одоо нэр өөрснөө бол өөрийн гэсэн орд өргөөтэй нүүдлийн одоо сүм дугантай байсан. Ил хаант улсын тогс хатан бол одоо Несторын шашинтан тийм ээ христийн шашинтан байсан нүүдлийн сүм дугантай байсан гэж одоо сурвалжид тэмдэглэдэг л дээ. Иргэн хатныг цагаатай улсын иргэн хатан бол бурхны шашинтан байсан гэж үздэг тэмдэглэдэг. Гэлээч гэсэндээ сүм хийдийг одоо тэрээр байгуулж ингэж нүүдлийн хэлбэрээр ч гэсэн байсан гэж сурвалжид бол өгүүлээгүй. Түүнийг бол исламын шашинтан болон христийн шашинтай ард иргэдийг аль альнийг нь адилхан одоо эвэж байсан гэж тэмдэглэж байгаа. Энэ нь бол энэ бодлого бол одоо Чингис хаанаас хойш Монголын эзэнт гүрний хэмжээнд тогтсон их засаг хуулинд хүртэл заалт нь тусгагдсан бусад бүх шашинд одоо хүндэтгэлтэй адил тэгш хандах тэр хуулийн одоо тэр их засаг хуулийн заалтын илрэл гэж одоо үзэх ёстой. Тийм учраас цагаатай улсын одоо төр барьж исэн хаттууд төр бариагүй ч гэсэн одоо синти түшижсэн хаттууд ч гэсэндээ энэ бодлогыг бол тууштай одоо баримтлж ирсэн байдгийн байна. Энэ дээр нэг хоёр зүйл нэмчих болгоо тий. Ер нь тэр Монголын эмэгтэйчүүдийн нийгэмдгүүлэгдсэн үүрэгтэй холбоотой хаттын одоо онцгой үүрэг гэх юм бол яа харахгүй төр улсын одоо төлөөлж исэн гэдгээр онцлог юм байна. Улсын эзэн бол хааны дэргэд бол хатан байна гэдэг чинь тэр улсын эзэгтэй одоо гэсэн үг. Тийм учраас тэр Монгол хаттууд бол яа харахгүй одоо Чингис ухааны алтан ургийн хичнээн одоо хаан суусан байдгийг. Түүний уур бол хичнээн хүн байдгийг. Тэгэхээр хэдэн мянган хүний хүмүүсийг бол төрүүлж өсгөж байжулсан учраас мөн хаан төрийг одоо ингэж орших явдалд бол тэр үндсэн үүргээ бол биелүүлсэн байдаг. Хоёрдугаарт нь болохоор Монгол хаттуудын хувьд улс төрийн амьдралд ямар нэг хэмжээгээр оролцдог. Ялангуяа хуралдаа чуулганд их хаттыг ингэж оролцуулж тэдний үгийг бас сонсдог байсан ийм уламжлалын тухайнууд тавч бусад сурвалжуудад бас тэмдэглэсэн байдаг. Чухам бусад орнуудад ямар байдгийг тухайн үед бол хэлэх аргагүй. Тэгэхээр энэ бас нэг онцлог байсан болов уу гэж одоо хэлж байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр зөвлөгөө санал авдаг. Магадгүй эрэгтэйчүүд хатуу хөтөө бодлого явуулахыг эрмэлзэх юм бол түүнийг зөөлөр өглөх нөгөө талаас нь харгач гэдэг юм уу. Улс төрийн бодлогод бас нөлөөлж исэн юм байдал ажиглагдж байдаг.
Тэгэхээр энэ нь улс орны нэгдэл, эв нэгдлийг одоо бэлэрхийлэгч нь бол хаттуул ээж гэсэн санааг бас дурдж болох юм. За хоёрдугаарт нь болохоор энэ улс төрийн амьдралд хаттын оролцоог бол бас энэ ном судар одоо сайхан энэ хаттын төвийг судалсан эрдэмтдийн бүтээл энэ тэрийг хараад ахаар зэрэг тодорхой хэмжээгээр бас засаг захиргааны зохион байгуулалт өөрөөр хэлэх юм бол нэг хэсгийг захирч исэн гэсэн юм мэдээнүүд байт юм байна. Тухайлах юм бол өнөө хаттын орд өргөөнөл бүртээ хатны ордон гэдэг чинь их авраг орд буюу хэрлэнгийн орд гэдэг байсан. Бүртээ хатан суун тэгээд олон одоо татвар хатлуул байна. Тэр байтга нөгөө хятадаас авчирсан гүнжүү хатын сууж байна штэ гэж нөгөө чанчин бомбын тэмдэглэсэн байдаг штэ. Тэгэхээр энэ авраг орд нэгдүгээр ордон гэж хэлдэг. Хоёрдугаар ордон нь болохоор энэ халиутын ордон буюу холон хатны ордон гэж байсан. Гурав дахь ордон нь болохоор эсүү хатны ордон эдгэр голын ордон гэдэг. Дөрөвдөх нь болохоор энүүхэн Улаанбаатараас доош туулын хар түнд байдаг ордон гэдэг. Энэ дөрвөн ордон чи яа харахгүй тухайн үед улсын засаг захиргааны нэг төв болж ирсэн. За тэгээд засаг захиргааны төв болох төдийг зүгээр би эмэгтэй хүний хувьд ингээд аваад үзэхээр тэнд хичнээн одоо хүн байсан. Жилдээ ямар одоо ингээд төсөвтэй байсан. Хичнээн хэмжээний торгол урдаа хэрэгэлдэг байсныг нь Юан улсын сударт ингээд дурдсан байдаг юм байна. Тэгэхээр энд чинь эдийн засгийн гол төв болж ирсэн байна. Тэгээд тэнд тэр олон торгол урлан гарч улсын одоо төрийн хувцас хэрэглэл эд зүйлийг хийдэг. Гайхамшигтай урчууд бол тэнд одоо сууж байсан гэдэг нь бол бас тодорхой байна шүү дээ. За Сорхогтой хатан гэхэд чинь тэр толгог нас орсны дараа голын улсыг бол хөвөлтөг хамтраад захирж л байсан бидний энэ олон нутаг. За тэгээд энэ эзэнт гүрэн даяар ингээд өртөө зам байгуулахад Сорхогтой хатны өөрөөсөө илжигдээ ноёныг томилоод Монгол нутаг дээр өртөөний ажлыг хариуцуулж байсан гэхээр шийдвэр гаргах том асуудалд эдгээр чинь бас өөр өөрийнхөө нутаг хязгаарыг хариуцдаг ийм байжээ. Сая ингэчмэг докторийн ярьснаар бас ил хаадын олон хаттуудад тийм мужаа захирах тэр эрх олгож ирсэн гэж одоо бас бичсэн байдаг. Тэгэхээр хаасайг л Монголын хувьд бол ийм улс төрийн эрх мэдлийг одоо бас олгосон байдал харагдаж байна. За нөгөө талд болохоор би бас нэг сонирхсан зүйл юу гэхээр зэрэг энэ Монгол хаттуудыг Солонгост өгсөн шүү дээ. Тэгээд Солонгост өгөөд Монгол хатнаас гарсан хүү Солонгосын бан болно гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь улс төрийн ямар өндөр эрх хариуцлага үүргийг тэр хаттуудад оногдуулж ирсэн гэдэг нь бол бас одоо тодорхой харагдана. Тэгээд дахин одоо ингээд багш хэлсэнтэй докторийн хэлсэнтэй санал нийлэхэд Монгол хатад бол ухаанаар ураар тэр байтга биеэр төрийг залгадаг байсан. Биеэр залгана гэдэг чинь өнөө жижиг хүүхэд хаан суухад түүний цаана нь ээж нь тийм үү баг хатна ингээд төрийн одоо хэргийг бусдад алдчихгүй төрийг самууруулчихгүй тулд түүнийг одоо биеэр залгадаг байсан ийм уламжил бас байна тийм. Тэгэхээр Монгол төрийн одоо уламжлалт төрийн уламжлалыг авч явахад бол Монгол хаттын үүргийг үнэхээр онцгой үүрэгтэй байсан бид 3 сая ярилцлаа. Тэгэхээр энэ дээр бас онцгойлж одоо асуух юм гэхээр мэдээж Монгол аливаа улс орон мандал бууралтай байж таараа. Тэгэхээр яг 1368 он Тоон Төмөр хаан одоо Юан гүрнээс буцаад хойд нутг руугаа шилжиж байгаа юу тийм үү? Энэ үеэс хойш бол мэдээж Монголын түүхэнд бол улс төрийн ботролын үе бий болсон. Тэгэхээр энэ яг улс төрийн ботролын үе буюу одоо энэ Монгол төрийн уламжлалын одоо буурлын үе юм уу да. Тэгээ энэ үед бол Монгол хаттын үүрэг ямар байсан одоо тухайн үеийн одоо жишээлбэл Мандул хааны хатан их хатны Юнгэн хатны талаар тий за ингээд цаашлаад бол Мандухай хатны талаар ямар үүрэг ролтой байсан. Тухайлх юм бол одоо Юнгэн хатны талаар гэх юм бол хятад сурвалжуудад ч юм уу ер нь тухайн одоо хөрш улсуудын сурвалж мэдэн дээр бол нэлээд тодорхой тэмдэглэлүүд байдаг. Тэгэхээр энэ хаттын талаар энэ төрийн Монгол төрийн уламжлалыг хадгалахын тулд ямар шийдвэр гаргаж ирсэн талаар. За тэгээд аливаа түүхэн цаг үеч өөр өөрийн онцлогтой байдаг. Ялангуяа эзэнт гүрэн өгснээ дараа бол Монголын нөгөө дэлхийн хэмжээний одоо үр гүйцэтгсээс нь бол багассан хэдий боловч монголчууд өөрийнхөө нутагт өөрийнхөө хэл хязгаарт өөрийнхөө одоо улс орноо ингээд төвхнүүлээд бараг 300 жил 280 орчим жил одоо оршсон байд. Тэгэхээр энд чинь төр нь оршчил байсны одоо илэрхийлж шүү дээ. Тэгэхээр дундад зууны үед бол төр хаан үгүй бол төр үг. Тэгэхээр ямар нэг одоо хаан суужил байсан бол Монголын төрийн залгамж байж л гэж одоо бид үзэж болох юм. За тэгээд хаттуудын хувьд ч гэсэн мэдээж олон хаттууд бол энд сууж байсан. Энэ үеийн хаттуудын тухай төгс сударт тэмдэглэгдсэн зүйлүүд бас баггүй байдаг. Тэгээд бидний мэдэх Мандухай хатнаас ахуулаад одоо олон одоо хаттууд Ану хатан тэгээд одоо
Алтан хааны Юмгэн хатан, за тэр байтугай Мантхай хааны хатан Юмгэн гээд олон одоо хүний нэр цолоод гардаг. Тэгэхээр зүгээр ингээд тань байдлаар аваад үзэх юм бол энэ үеийн хаттын хамгийн гол үүрэг нь бол мөн л төрөөний адил хаан төрийг одоо ингээд уртуудан хадгалах. Тэгэхээр хаатын үр одоо ингээд цөөрсөн үед бол тэр хааны одоо үрийг хайрлаж инхрийлж одоо хаан сэнтий түргэх явдал бол тэр хаттын ээжүүдийн гол үүрэг байсан баха. Хоёрдугаарт нь болохоор эр нэгдлийг одоо бэлэгдэж эрхэмлэх ёсыг л одоо маш одоо чухалд одоо үздэг байсан. Тийм учраас энэ үеийн төвхүүд чинь их хатныг иш хатан гэж одоо бичсэн. Тэгэхээр альва юмны уг өмнөс цааш нь залгах юм гэсэн санааг бол дурддаг ийм байна. Тэгээд энэ үеийн хатууд бол голцуул энэ сөргөлдөөнтэй тэмцэлтэй байсан овг аймагуудын хооронд бол ер нь ингээд юу гэдгийг илч жуулчлэгч магадгүй болж гэр орноо хэдий одоо санаж төрөл саднаасаа холдохыг хүсэхгүй байсан ч гэсэн тэр эрхэм төрийн ёсоор хард одоо очдөг байсан нь энэ үе одоо бас нэг онцлог юм болов гэж бодож байна. Тэгэхээр баруун зүүн хоёрын одоо ингээд зөрчлийг одоо илэршүүлсэн юунаас ахуулаад самар хатнаас ахуулаад Мантхай хатан за бусад хатан хожим ойрдын дотор гарсан олон зөрчил тэмцлийг чинь бас одоо илэршүүлсэн одоо олон хаттын нэр бол бас түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Тэгэхээр цаг үеийн ямар байна тэр цаг үеэд дагаад тэр хаттуудын нийгэм түүх улс төрийн амьдралд одоо гүйцэтгсэн үүрэг тодорхой гэж хэлж болно. Үүний хамгийн том жишээгээр бол 17 дугаар 18 дугаар зууны үеийн түүх судлал тэмдэглэж ирсэн Мантхай хатны домгийг бол бид бүгд мэднэ. Эцсийд бол энэ хүн төрийг биеэр залгаж улс орны одоо нэгдмэл байдлыг л бэхжүүлэхэд чиглэсэн домог болсон одоо хүн байсан байна. За хэн саруулын асуусан тэр Юмгэн хатны талаар ярих юм бол Мантхай хатны Юмгэн хатныг асууж байна. Мандуул хааны. За тэр тухай бол би бас ингээд сурвалжуулыг ингээд хайж үтсэн л дээ энэ үеэр би хичээл заадаг учраас тэгээд бүхий л ингээд 17 18 дугаар зууны сурвалжууд болохоор их хатан, иш хатан, сайн хатан гэдэг Мантхай хатныг бол их хатан гэж бичсэн байдаг. Харин Юмгэн хатны хувьд бол баг хатан ганцхан саган сачны түүхэнд болохоор их хатан гээд бусад бүх сурвалжуулалт бол Юмгэн хатан баг хатан гэж одоо бичсэн байна. Тэгэхээр их хатан бол Мантхай байж л гэж одоо эргэлт буцахгүй ойлгож болох юм. За тэгээд яагаад баг хатан гэдгийг одоо бас нотлох баримтууд байна. Тухайлах юм бол Монголын түүхийн зохиолуулалт байна шүү дээ. Өнөө Мантхай хатныг ингээд ууганаас өгөхөд хариуд нь биш Юмгэн хатныг өгөхөд хариуд нь Мандуул хааны нэг охиныг одоо гэргээ болгож өгчээсэн гэсэн мэдээ бол байдаг. За тэгээд Алтан товч, Хуранг Алтан товчлоо Алтан товчийн эцэст одоо байна шүү дээ. Мандуул хаан өтөл настай болсон тул өвчөө хуучид одоо баригдаад ингээд өнөө бэлгэлсэн Юмгэн хатан лугаар дээр нэгтгэсэнгүй гэж одоо бичсэн байдаг. Тэгэхээр бид нар эргэлзээд байх зүйлгүй Мантхай бол төрийн их хатан төрийн тусгаар тогтнол төрийн нэгдлийн төлөө одоо тэмцэж явсан хүн гэдгийг бид нар түүхэн баримтаар одоо харж болох юм аа. За тэгэхээр сая бид ер нь бол Монгол нутаг дээрх тийм ээ Монгол одоо Монгол төрийн уламжлалыг хадгалахын тулд Монгол хатад бол хаттын үүсгэсэн үүргийн талаар ярьлаа. Тэгэхээр бүрэлдэхүүн улсуудын хувьд бол энэ Монгол хатадын үүсгэсэн үүрэг ямар байсан? Энэ Монгол төрийн уламжлалыг хадгалахын тулд тэр хаттын одоо үүсгэсэн үүргийн талаар сонирхолтой баримтууд байвал тийм. За Юан улс мөксний дараа бол Тоон Төмөр хааны одоо орд өргөө тийм ээ ордныхан цэрэг дайчтайгаа юутай хат ноётойгоо одоо буцаж их орондоо буцаж ирсэн. Гэтэл Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний нөгөө гурван улсын одоо хаад ноёд тэр их нутг руугаа буцаж ирээгүй штэ. Тэгэхээр тэр Монгол төрийн уламжил Монгол хаттын одоо Монголоо гэсэн одоо Монголынхаа уламжлалыг өвлүүлэх тэр их хичээл зүтгэл нь тэнцэнэ одоо уламжлал болоод үлдсэн гэж үзэхэр боломжтой байна л да. За тухайлбал ер нь бол энэ Бутарлаас өмнө өөрөөр хэлбэл их Монгол улс задрахаас өмнө бол нэг хоёр баримтыг би хэлэх гээд байна л да. Монгол хаттын одоо тухайн үед гүйцэтгэжсэн одоо чухал үүрэг нь чухам юу байсан бэ гэхлээр жишээлбэл Алтан ордны хамгийн алдартай хаан Өзбек хаан гэж байдаг. Өзбек хааны их хатан Тайдуллагийн өгсөн одоо олон зарилгийг үнэн алдартны шашны сүм хийдийг алба татвараас чөлөөлсөн
тэр зарилгийг олон зуун жил ингээд Оросын үнэн алдартны шашны сүм хийдүүд ингээд нандинан одоо хадгалсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Тэгэхээр энэ хатны тэр зарлиг нь бол тэдгээр үнэн алдартны шашны сүм хийдийн хувьд бол амин чухал зүйл байсан учраас л ингэж хадгалж ирж штэ тийм ээ. Тэгэхээр энэ сүм хийдүүдийг алба татвараас одоо чөлөөлнө гэдэг бол маш их одоо эдийн засгийн асар их хөнгөлт үзүүлж байгаагийн юу нөгөө талаар бол Монгол их хаатын одоо бусад шашинд хүндэтгэлтэй хандж ирсний л одоо баталгаа шүү дээ. Ингээд Тайдулла хатан бол загалмайтны шашныг одоо ерөнхийд нь маш их одоо эвэдэг хатан гэсэн утгаараа Ромын пап ламаас одоо өргөмжлөх жуух бичиг хүртэл хүртэж ирсэн Монгол хатан одоо байна шүү дээ түүхэнд тийм. За түүнээс гадна одоо Цагаатай улсын хатад Цагаатай улсын одоо яг залгамж болсон долон төмрийн одоо их хатан болвол Сарай мүлк гэж Цагаатай угсааны гүнж байгаа юм. Ингээд Сарай мүлк хатныг долон төмөр буулгаж аваад шууд 3 дугаар хатан болж ирж байгаа. Үнэн хэрэгтэй бол гэвч их хатан болгочихж байгаа. Ингэцэг багшин ярьж байгаа нөгөө иш хатан тийм ээ шууд яг 3 дугаар хатангаар орж ирж байгаа боловч шууд автоматар их хатан болгоод тэгээд энэний цаана юу байгаа гэхээр улс төрийн одоо нэр хүнд байна. Алтан ургийн гүнжтэй гэрэлж байгаа ноён болвол шууд хөргөн гэдэг эрхэм цолыг зүүх нэртэй болж байгаа. Тэгээд долон төмрийн сурвалж энэ талаар сурвалжид бол долон төмөр хаан бол ерөөсөө хаан болоогүй тий эмир гэж их ноён гэсэн цолтой байсан. Тэрнийг зүүх дурггүй харин хөргөн гэдэг цолоороо бол их бахархаж одоо тэрнийг бүх юмн дээрээ одоо бичүүлдэг байсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэгээд долон төмрийн одоо хүүхдүүд одоо дараад нь өв залгамжилсан хөвгүүд нь бүгдөө эмир ноён л гэж явж байсан. Өөрөөр хэлбэл тэр Цагаатай угсааны гүнжнэртэй заавал гэрэлдэг. Тэгжээж эмир ноён болж иж. Тэгжээж тэдний эрх мэдэл нь бол хууль ёсных болж байгаа. Тэгэхээр энэ Монгол бүсгүй, Монгол хатан, Монгол юуны л одоо нэр төр ямар өндөр байсан. Нөгөө талаар бол улс төрийн эрх мэдлийнх нь баталгаа болж өгж ирсэн шүү дээ. Энэ утгаар нь бас Монголын эмэгтэйчүүдийн одоо тэр бүрэлдэхүүн улсуудад үлдсэн тэр улсуудын одоо байр суурь нь харагдаж байна л да. За энэ үед бас Монгол хаттын одоо хийжсэн нийгмийн том нэг ажил бол юу гэх юм сүм хийдүүдийг бүтээн байгуулалтын ажлыг бол өөрийнхөө одоо хөрөнгө хүчээр одоо барьж байгуулах явдал байдаг. За тэр ил хаан тулсад бол хатны одоо байгуулсан эмнэлэг гээд одоо хүртэл Турк улсад байж л байх жишээтэй. Тэрнтэй адилхан Дундад Азийн Самарканд хотод бол Биби ханумын одоо байгуулсан сүм дуган одоо ч гэсэн байж байна. Биби ханум гэдэг нь бол долон төмрийн одоо энэ их хатан Монгол угсааны тэр Сарай мүлк хатны одоо сүм хөрөнгөөр байгуулсан сүм хийдэн. Зүгээр хэмжээ нь ямар юм бэ гэдээ үзэхэд Европод тэр үед одоо 14 дугаар зууны үед байгуулсан хамгийн том готик сүм байдаг Милан хотод. Тэр сүмийн талбай энэ Биби ханумын одоо юу хөрөнгөөр өөрийнхөө хөрөнгөөр байгуулсан Самарканд хотод байгуулсан исламын шашны сүм дугны талбай хоёр яг адилхан. Тэгэд мөргөлийн сүмийнх нь одоо бөмбөр ороотой тэр гол сүмийнх нь өндөр нь гэхэд 136 м өндөртэй. Тухайн үедээ бол асар их том бүтээн байгуулалт. Энэ бол юу харуулж байна гэхлээр энэ эдгээр хаттууд ямар их одоо хөрөнгө мөнгөтэй байсан. Нөгөө талаар бол одоо хааныхаа нөхрийнхөө одоо хийж исэн ажилд бол ингээд хүч хавсарч ингээд нийгмийн тустай гэдэг юм буйны гэж хэлэхээр ийм ажлыг бол эрхэлж ирсэний одоо уламжил ингээд хадгалагдаад яваад байна л да. Анх бол Сархагтааны бих Бухар хотод мусульман шашны одоо сургуулийг одоо байгуулад тэгээд тэнцээ олон зуун одоо мусульман хүүхдүүд бол олон 10 жилийн турш
боловсрал эзэмшиж байсан гэж тэмдэглэдэг шүү дээ. Тэгэхээр сургууль байгуулна, эмнэлэг байгуулна, сүм хийдийг бүтээн байгуулна. Тэгэхээр энэ хаттууд асар том одоо бүтээн байгуулалтанд бол өстой ханцын шамлан оролцож байсны илэрэл том үүрэг үүсгэсэн. Тэгээд долон төмрийн хамгийн сүүлчийн нэг баримт нь болохоор долон төмрийг одоо төр барьж явах үед Испанийн одоо элч Клавиха Гонзалес одоо ирж Самаркандад долон төмөр хаанд бараалгасан байдаг. Тэгээд хөлийн авалтан дээр орохлоор энэ хүн одоо хатны одоо нийгмийн байр суурь нь ямар их өндөр байдгийм бэ гэдгийг болоод өстой гайхаж биширч өөрийнхөө тэмдэглэлдээ бичиж үлдээсэн. Тэгэхээр энэ Монгол угсааны Сарай Мүлк ханум орж ирэхлээрээ бол 15 одоо дагалдаж яваа бүсгүйчүүд нь тэр олон метр одоо унжсан хормойгийн 15 штэ 5 биш тийм ээ 15 хүн хормойгийн ингээ бариад ингээ явж исэн тэр богтог малгайн дээр нь бол дандаа том нүд гялбам одоо эрдний чулуугаар чимгэлсэн одоо их өндөр тэгээд шувууны өдөр соновтор хийсэн тэр нь бол намилцаад их гоё харагдчихлээ гэд бичсэн байдаг л да. Тэгээд 400 оны үе ирсэн. Тий, тэгэхээр энэ 1404 оны үед болж байгаа байхгүй. Тэр чинь 15 дугаар зууны ихээр гэсэн үг. Энэ үед бол ингээд Монгол төрийн одоо тэр төрийн ёс уламжил бол одоо хадгалагцаар байсны л илэрнэ шүү дээ. Тэгээд энэ хатны одоо хувцс нь өмсгөл нь бол улаан өнгөтэй байсан гэдгийг бол онцлон тэмдэглэж байгаа. Тэгээд нэг ёсондоо эзэнт бүрний хэмжээний одоо мод гэхөө төрийн ёслолын хүндэтгэлийн хувцс нь ер нь ийм байсан нэг одоо энэ Клавиха Гонзалес бол ингээд тэмдэглэн үлдээсэн. Нөгөө талаар энэ хатан бол орж ирэхэд бүгд одоо хүндэлж ингээд ёсолж байсан гэдгийг бол бас л гайхалтай л одоо зүйл тэмдэглэсэн байдаг. Яг Монголдо болохоор Монголын тэр их хаттууд ч бас ярьснаар соён гэгэрүүлэх нийгмийг соён гэгэрүүлэгч үүрэгтэй байж гэж одоо хэлж болох юм. Тэгээд энэ Сархагтай хатны тухай маш олонтой одоо түүхэн тэмдэглэгдсэн байдаг нь тэр өөрөө дөрвөн хаан буюу дөрвөн хааны ээж байсан. Түүний хүүхдүүд нь ертөнцийн өнцөг болон бүрийн тэр агуу их улсын эзэд байсан учраас тэр хатны тухай тэр олон хэл дээр сурвалжууд одоо тэмдэглэгдэж үлдсэн. Яг энэтэй холбогдуулаад бас нэг хэлэхгүй байхын аргагүй зүйл нь болохоор өнөө өнчийн өрөөснийг одоо тэлтгэх өөлөн их өнчиж орцсон хүүхдүүдийг одоо хөлдөө бүүвэлж хүзүүнээс нь татаж хүний зэрэгтэй болголоо гэж шихийн хутаг борхол одоо хүч үгээд тий олон сайхан эрчүүдийг ингээд төрсөн хүмүүстгээ өсгөж байсан. Энэ уламжлалчин цаашаа яваад 20 дугаар зууны үед Дундаглуулам хатан олон одоо хатлуудад бас тий энэ өр хүүхдээ өнчрөгсдгийг одоо ивент итгэх өнчийн ядуусад бүр Сархагтай хатан хөрөнгө цуглуулж одоо дэмжижсэн тухай ийм мэдээ баримт юмнууд бас байна. Тэгэхээр Чингис хаан болон түүний одоо үр хойчсон түүний дараах хаадуудын түүхэнд бол энэ охтын үүрэг нэлээд чухал байгаа. Ялангуяа одоо гадаад харилцаа, дипломат харилцаа тий. Тэгээ энэ ураг барилдах энэ одоо ёсонд энэ гадаад харилцаанд Монгол охтын үүсгэсэн үүрэг ямар байсан энэ талаар таа. За яа харахгүй дэлхийн улс төмнүүд аль болохоор левтэй наримталтай одоо байхыг хүсдэг. Тийм учраас бүр нэг эртний үед энэ охин ураг одоо солилцчихсэн тухай бид нар бүр Египтийн түүх энтергээд Египтийн түүхээс жишээ болгоод ярьдаг шүү дээ. Тэгвэл энэ монголчуудын эрийн үед Чингис хааны л үеэс хөрс зэрэгэлдээ ард түмэн улсуудтай охид одоо хатаа солилцох энэ ёс бол энэ дипломат бодлогын одоо нэг хэлбэр байсан юм байна. За бидний нууц товчонд бол тэмдэглэснээр Чингис хааны охин Далаха бихийг Монгол аймагт одоо өглөө алалтууныг уйгурын ноён одоо
өглөө өнөө жижигхэн бихий, хожим бихий хоёрыг ойртын ноёдуудад өглөө гэх мэт одоо тэмдэглэгдсэн энэ зүйл чинь болохоор Чингис хааны энэ одоо том бодлогын одоо нэг хэсэг байсан. Өөрийнхөө хөвүүдийг болохоор зэрэг ертөнцийн том улсуудыг эзлэж түүнийг захируулад яг өөртөө хил залгаж байгаа онгууд, түрэг, уйгар, харлууг одоо киргизүү байдгийг эдгээр охтуудад болохоор охин ургаар ингээд төрийн бодлогоо одоо явуулна гэдэг чинь харгуул дипломат бодлогын одоо нэг хэлбэр байсан. За энэ явдал чинь цаашаа өргөжөөл нөгөө Солонгос тийм ээ ураг барилдах энэ явдлыг байдаг Эрдэнэ чимэг доктор бол маш нарийн судалсан юм байгаа. Солонгос төгсөн гүнж халдлуудын тухай. За гээд ингээ үсэх юм бол яхаарахгүй энэ дипломат бодлогын нэг одоо үндэс нь бол тэр эмэгтэйчүүдийн одоо нуруунд дээр одоо тогтчихсэн гэж хэлж болох юм. Жишээ болгоод ярихад алаха бихийн тухай Мэн улсын биш Хятадаас ирсэн тэр Сүн улсаас ирсэн элчин нарын тэмдэглэл байдаг. Энэ Чингис хааны охин говийн одоо өмнө байгаа энэ монголчуудыг захирах юм аа. Тэрээр одоо их эрхэмсэг юм аа. Өдөр болгон одоо ном уншиж мянган хүн түүнийг одоо дагалдаж явах юм аа. Ийм одоо сөрөгчтэй ингэж одоо тэмдэглэсэн байдаг. За Чингис хаан баруун тишээ ингээд сартуул иргэнд дайлар мордохоор явахдаа өөрийнхөө отхон дүү, отчигн ноён, охин алаха бихий хоёртой говийн өмөрхийг захирж агаарэ гэж даалгавар гэдэг юм л өгсөн тухай. Тэгээд өвөр Монголоос ч бас нэг гүнжийн тамга гэдэг нэг тамга олцсон. Түүнийг тэр алаха бихийн засгийг ингээд захирж исэн тамга болов гэж үзээд хожимын төвчд түүнийг төр захирагч гүнжин тэр гэж одоо бас хүндэлсэн байдаг тий. Гээд үзэхээр Монголын эмэгтэйчүүд бас тэр дипломат бодлогод энэ улсаа төлөөлнө, гэрээ төлөөлнө, ёсоо төлөөлнө маш одоо хариуцлагатай үүргийг одоо гүйцэтгэж олон хүмүүсийн цус урсах тэр дайн тулааныг одоо хойшлуулах энэ одоо эрхэм үүрэг бол тэдэнд байжээ гэж би бол ойлгодог тийм. За баярлалаа. Тэгэхээр Чингис хаанаас улбаатай улс орнуудад ер нь хаттын үүргийг ярихдаа мэдээж гол нэг ярих зүйл бол гэр бүлийн хүмүүжил тий хүүхдээ хүмүүжүүлэх ёс энэ талаар ярих хэрэгтэй баг. Тэгэхээр энэ тал дээр одоо сурвалж мэдээ ямар байдгийг хүүхэд хүмүүжүүлэх гэр бүлээ авч явах тал дээр ер нь мэдээллийн талаар ярил. За Монголын эзэнт гүрэн ялангуяа Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудад болохоор ингээд тухайн нутагт болвол Монгол хаттын одоо өгсөн одоо ивент гэсэн тэр алтан одоо балшир гэж юм тийм ээ сархтааны бихийн мянган балшиг өгөөд ингээд Бухар хотод сүм хийдийг барьж энэ ч исламын шашны одоо мянган хүүхдийг одоо сургаж исэн гэдэг юм тийм ээ. Тэгэхээр энэ бол тухайн нийгэмд үзүүлж байгаа одоо хүмүүжлийн сургам хүмүүжил боловсрал эзэмшүүлж исэн нэг хэлбэр байгаа. Нөгөө талаар бол ордны гэдэг юм уу гэр бүлийн хүмүүжил бол хизээд одоо Оросоор байсаар ирсэн байдаг. Тэгэхээр Монгол хаттууд бол одоо их хатанда хаан нь бол ингээд бусад баг хаттын хүүхдийг одоо өгж хүмүүжүүлэх уламжлал ингээд хадгалагдаад байгаа байхгүй юу. Ялангуяа би энэ ч Долон Төмөр хааны үеийн жишээнүүдийг маш их одоо ярьж байна л да. Ягаад гэвэл Долон Төмрийн үеийн одоо сурвалж түүхийн судалгаа хамгийн их байдаг. Маш амьд сэрүүндээ түүхээ бичүүлж үлдээсэн хүн учраас сурвалжийн мэдээ харьцангуй олон байгаа юм л да. Тийм учраас баттай одоо мэдээгээр ярихын тулд бол энэ Долон Төмрийн хаттын тухай яриад байна л да. Тийм. Тэгэхээр Долон Төмрийн ач үлэг бихийг одоо дэлхийд одоо алдартай математикч, одон орон судлаач тийм ээ ийм том нэртэй эрдэмтэн байдаг. Энэ хүүдээ бол Долон Төмөр хамгийн их одоо ач хүүдээ бол их хайртай байсан. Тийм учраас нөгөө цагаатан угсааны Монгол их хатандаа өгч одоо хүмүүжүүлсэн байдаг. Тэгээд нөгөө талаар бас шахруухын одоо бас хүүг өөрийнхөө том хүүгийнхээ хүүхдийг бас өгч хүмүүжүүлсэн л да. Гэтэ 2-3 хүүхдээ л одоо их хатанда даалгаж энэ гэр бүлийн ордны тэр хүмүүжлийг бол одоо зааж сурах энэ хатан Сарай мулк хатан бол их хувь нэмэр оруулсан. Нөгөө талаар бол энэ хатны одоо олгосон тэр боловсролын одоо суур мэдлэг энэгээр нь энэ ач хүү нь бол ингээд дэлхийн том одон орон судлаач эрдэмтэн болсон гэж одоо хэлэх бүрэн одоо үндэслэл байна л да. Энэ утгаараа бол Монгол
Дундад Азиад үлдсэн тэр Монгол хаттууд бол энэ Монгол уламжил өв соёлоо ямар ч байсан ингээд өвлүүлээд залгамжлаад ингээд явж байгаа учраас энэ хаад ноёдууд одоо хүргэн гэдэг эрхэм алтан ургийн хүргэн гэдэг эрхэм цолыг одоо зүүж байгаа тэр эрх бүхий ноёдууд бол ингээд заавал алтан ургийн гүнжтэл гэрлэхийг одоо хамгийн том амьдралын зорилго нь болоод байгаа шүү дээ. Энэ бол нөгөө ураг барилдлах одоо дипломат ёсонд маш чухал байр суурь эзэлжсэн гэж ингэдэг багш хэлж байна тийм ээ. Энэ болохоор бас тухайн Дундад Азиад энэ уламжил бол ерөөсө 20 дугаар зуун хүртэл бол тэр дараагийн Дундад Азиад байгуулагдсан олон улс орнуудад энэ уламжил хадагдцаар байсан. Ямар сайндаа л ерөөсө алтан ургийн хүн л хаан болох ёстой гэсэн одоо бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Тэгэхээр их бага хэмжээгээр ямар ч байсан Чингисийн одоо угсааны алтан ургийн хүн Дундад Азиад ингээд 13 дугаар зуунаас 20 дугаар зуун хүртэл байгуулагдсан тэр олон жижигхэн улс орнуудад бол эрхийн дээд эрхийн барьсаар ирсэн. Энэнд бол Монгол одоо хаттын одоо оролцоо хувь нэмэр байна шүү дээ тийм ээ. За ингээд их эзэн Чингис хаан мэндэлсийн 860 жилийн ой зориулсан Чингис хаан музей болон Чингис хааны өв соёлын хүрээлэнгээс бэлтгэн хүргэж байгаа цуврал ярилцлагын маань энэ удаагийн дугаар буюу эхний дугаар маань Монгол хаттын талаар ярилцлаа. Ингээд өргөдөн ирсэн 2 доктортой хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Ингээд бид Монгол хаттын талаар Монгол хаттын одоо Монголын түүхэнд гүйцэтгсэн онцгой түүхэн одоо сонирхолтой одоо ач холбогдлын талаар ярилцсан та 2 доктортой баярлалаа. Та хоёртаа мөн одоо дахин олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийн мэндийг хүргье. За ингээд энэ удаагийн Монгол хаттын талаар ярилцлага маань бол Чингис хаан музейгээс бэлтгэн хүргэлээ. За ингээд таалан сонирхсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.